За өдөр минь залуусаа. За 12:44 минут дөнгөж сая Braille London live analysis дуслаа. Ардаас нь мэдээж орох боломжтой байгаа хослуудыг богино бичлэгээр үргэлж үзэж ямжаагүй хүмүүстэй. Daily time frame, Fantcad, Up Trend, Buying Zone, Impulse явж байгаа байдалтай 61.8-тай. Дэшээ бол энийг эвдсэн тохиолдолд өсөлтөд явах боломжтой гэдэг байр суурь бол хэвээр байгаа. Daily-г эвдэх хэсэг нь стил тодорхойгүй байна. За internal swing хоёул хавтай байгаа. 4 цагийн өчтөр Tracer төлөвлөгөө үлээгээд Biden гэсэн байсан. Tracer төлөвлөгөө ирсэн. Гэхдээ харамсалтай нь 30 минутын дээр бүтэц үүсгэхгүйгээр Tracer төлөвлөгөө буйхий ирсэн. Өнөөдөр бол 30 минутын Tracer төлөвлөгөө ирэхэд Biden гэсэн сонирхолтой Fantcad-ыг хүлээж байна. Ойролцоогоор нэг 30 цаг 14 минутын дараа. Одоо ер нь юугаа тавьчих. Би чинь мартчих гад идэг. Тэгэхээр цаг 14 минут гээд. Цаг 13 минут тавьчих. За дараагийн нь Eurocad. Eurocad-ийн хувьд бол хөдөлгөөн daily time frame up and trend buying zone. Ерөнхийдөө up and trend buying zone руу хөдлөөд Tracer төлөвлөгөөс авчраагүй байгаа. Өмнөөр л break нэгээд Tracer төлөвлөгөө авчирд impulse явж магадгүй. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн Tracer төлөвлөгөө up and trend buying zone-тай байх ёстой гэж үзсэн. Өчтөр бол өмнөх шигээл одоо энэ дэр үлээсэн шигээл Tracer төлөвлөгөө үлээсэн харамсалтай нь яг өмнөх шиг буюу бас л адилхан тэнд үлээсэнтэй адилхан Tracer төлөвлөгөө бол харамсалтай нь бүтцээр ирээгүй. За тэгээ одоо оройгоо эвдээд Tracer төлөвлөгөө өгөхөд бол Biden гэсэн сонирхолтой байгаа. Тэгээ орой бол одоогоор эвдрээгүй байна уу, эвдэрсэн байна уу гэсэн чинь орой бол ерөнхийдөө орой бол эвдэрсэн юм байна. Тэр артлын энэ кандалаар эвдэрсэн юм байна. Тэгээ энд Tracer төлөвлөгөө өгөөд байгаа зарим юм байна л да 11. Гэтэ энд аюул сон Euroлийн кандал нь бүр хаа үйсэн 11 цагийн үед үүсчиж одоо тэгэхээр мэдээж энийг эвдсэний дараа л Tracer төлөвлөгөөнөөс нь дээш нь Biden гэсэн сонирхолтой Fantcad, Eurocad хоёулаа л ер нь дээш нэг бол байн харчиж байна. За Euro USD байна. Euro USD-ийн хувьд бол хөдөлгөөн daily-гийн down sale-тэй байгаа хөдөлгөөн 76-тэй өмнө кандалаар энжиг эвдээ дээшээ бол дараагийн кандал 18093 руу өсөх боломжтой 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн up and trend buying zone-тай байгаа хөдөлгөөн. За энэ дээрээс бол 4 цагийн Tracer төлөвлөгөө дээрс impulse явж байгаа байдалтай байгаа учраас дээшээ бол 18080 бол хангалттай хүрчнэ гэж үзэж байгаа. Тэгээ 4 цагийн Tracer төлөвлөгөөн дээрс Biden гэсэн сонирхолтой байсан. Харамсалтай нь мэдж байгаачлан 30 минут бол бүтэц зэрэгс үүсгэж орж ирээгүй. За ингээд одоо энэ оройг эвдээд Tracer төлөвлөгөө буйхөө өгсөн тохиолдолд дээш нь Biden гэсэн сонирхолтой Euro USD хүлээж байна. Pound USD daily дээр аптай Biden байгаа, 50-тай байгаа, impulse явах боломжтой байгаа. Дээшээ 37425 явах боломжтой. 4 цаг дээр аптай Biden байгаа. Ерөнхийдөө 4 цагийн апын buy-ыг харах юм бол Tracer төлөвлөгөө нь 23.6 level-тэй нэг баунстай impulse төлөвлөгөө явж байгаа байдалтай байгаа. Тэгэхээр хөдөлгөөн бол дээшээ гараад нэг хэсэгтээ Tracer төлөвлөгөө авчрахгүй байх гэж бодож байна. За авчираад бол impulse төлөвлөгөө ихээр усан тохиолдолд дээшээ бол daily time frame-ийн resist хүртэл хийж таарах бах. За 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын одоо 2 setup тавьж болно. Энэ дээр бол 2 setup тавьчих. 30 минутын buy байгаа. За хөдөлгөөн бол daily дээр сөхөдөө down sell бол доош унж болно. Эсвэл daily-г эвдэж гарч ирээд хөдөлгөөн 30 минутын дээр нэг хэсэг унахгүй байжгаад Tracer төлөвлөгөөгөө дээшээ buy гэж болно. За ингээд хөдөлгөөн дээшээ buy гэсэн тохиолдолд бид нар бол дагаад buy хийчихнэ. Энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. Маш гоё buy орж ирэх ёстой. Яг гэх юм бол daily-гээр resist эвдэж байгаа 4 цаг аптай байгаад байгаа. Daily аптай байгаад байгаа. Тэр бол асуудал ирсэн байхгүй. За энийг харин цаг дээрээс авч хаяад энийг за нэг иймэрхүү байдалтай өргөчээ. За Audio USD байна. Audio USD бол daily дээр аптай buy-тай болцсон. Tracer төлөвлөгөө үлээгдэж байгаа байр суурь 4 цаг дээр бол аптай buy-тай. Бас адилхан ер нь бол daily time frame resistance дээр зохиолоод доош унж магадгүй гэдэг байр суурьтай байгаа. Ер нь 4 цагийн impulse-тай холбож үзээд 4 цаг бол дээшээ шууд өсчих юм байна гэж бол таамаглаж ерөөс болохгүй 38.2-тай impulse явах боломжтой байгаа гэсэн daily time frame resistance дээр хэрхэн reaction үзүүлэхээс шалтгаалаад дээшээ бол өсч болно. За тэгээд дээшээ өсөх тал дээр бол гэх юм бол үндсэн хөдөлгөөн мэдээж daily time frame resist эвдээ 4 цаг дээр байгаа. Одоо 4 цагийн resistance дээрээс 30 минутын Tracer төлөвлөгөөнийг амжилттай өгсөн тохиолдолд бол дээшээ buy-ыг дад явж болно. Асуудал байхгүй тий. За эндээс нэг ийм buy гэсэн байдалтай. За бас л адилхан Pound USD-гээс бол Pound USD-гээс нэг өөр юм алгаа. Euro USD энэ хоёр бол хоёлаа. Энэ гуруулаа тий. За Audicad-ийн хувьд бол хөдөлгөөн Audicad дээр daily time frame ерхий хөдөлгөөн resist мөргөөд Tracer төлөвлөгөө авчиж болно гэдэг байр суурьтай. 4 цаг дээр бол up and trend buying zone-тэй байгаа. 30 минутын дээр бол ялчгүй энэ бүтцээс өөр юм бол хүлээхгүй байна. Яг энэ бүтцийг л хүлээж байна. За NZD USD-ийн хувьд үндсэн хөдөлгөөн NZD USD дээр daily бол break-ийн эзэн дээш өсөлттэй байгаа. 4 цаг бол up and trend buying zone-тэй 4 цагийн Tracer төлөвлөгөө ирээгүй байгаа. Tracer төлөвлөгөө богинохон ч болов авчираад impulse явсан дээрээ гэж үзэж байгаа. За CAD-ийн ярих юм бол байхгүй, Euro-д байхгүй, NZD yen байхгүй байдалтай байна. За урт дээр гэх юм бол урт дээр нэг хүлээх юм байхгүйсэн. Урт дээр гэх юм бол daily time frame internal-аар аптай болцсон.
Биш daily time frame тийм интернетээр аптай болцсон. За тэгээд Euro руу breaking хийсэн гэдэг байдлаараа ерөнхий NZD-USD бол дээш чиглэлтэй өсөж байгаа. За 4 цаг дээр бол uptrend trend buying zoneтай Treasury төлөв авчрах нь buy на гэсэн ийм long хүлээлт бол байгаа байдалтай байна. Энэ дээрээс day дээрээс биш day дээрээс хасах биш юм чинь. Цаг дээрээс хасаа day дээр нь үлдээч. Окей. За тэгээд энийг жижигрүүл энэ томорчлоо. За тэгээд NZD-USD байсан. USD franc-ийн хувьд дараа нь хүлээж байгаа. Daily-гийн үндсэн downtrend selling zone төлөвлөгөөнд daily-гийн support дээр очих гэж явж байгаа хөдөлгөөн. Daily-гийн support хийгдээд доош унж болно. Окей. За төлөвлөгөөний хувьд бол 4 цаг бол downtrend selling zone-тойгоо tracing төлөв авчрахаар sell хийсэн сонирхолтой байгаа учраас мэдээж яхав. Эндээс бол бид нэр за swing арилжаа хийх сонирхолтой байгаа. Short арилжааг бол мэдээж бүр эвдэд одоо яг short арилжааг бол бүр энэ tracing төлөвлөгөө ирээд 30 минутын бүтцээ эвдсэн тохиолдолд бол хийчих сонирхол байгаа. За NZD-ийн байна. NZD-ийн бол daily time frame breaking хийсэн байгаа Euro руугаа дээш өсөж байгаа байдалтай. Үнэлэлгөө маань дээш 88070 үнэл өссөн. 4 цаг дээр хөдөлгөөний 4 цагийн tracing төлөвлөгөөнийг хүлээж байгаа. За 4 цагийн tracing төлөвлөгөө ирэнгүүт нь buy хийсэн сонирхолтой хүлээж байна. За 4 цагийн tracing төлөвлөгөө бол ирэх нь бол ойлгомжтой. Тэгвэл 30 минутын дээр бүтэц үүсгэж ирэхийн тулд бол энэ Euro-ыг заавал эвдэх хэрэгтэй. Тэгээд дээш богино buy-ууд ч урт buy-ууд ч хийгднэ. Алтны хувьд бол 4 цаг дээр яг л адилхан. Ерөнхийдөө daily дээр бол үндсэн хөдөлгөөн tracing төлөвлөгөө хийх хэрэгтэй байгаа даа. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн одоо downtrend selling zone шилжээд tracing төлөвлөгөө хийсэн тохиолдолд daily time frame sport руу sell хийх сонирхолтой байна. Euro USD бол үндсэн хөдөлгөөн. За daily дээр бол resist руу хүрэх хэрэгтэй. 4 цаг дээр бол ийм buy харж исэн. Харамсалтай нь бол энэ бүтцгүй учраас явцсан. За иймэрхүү хөдөлгөөнд үүссэн. Тэгээд бүтцтэй болон бүтцгүйгээс болж үүссэн buy-уд болон sell-уд арилжаанууд ерөөхдөө алдагдсан байгаа. Окей. Тэр арилжаануудыг бол хийгээгүй. Бүтцгүй арилжаа бол хийх шаардлагагүй гэж үзээд байгаа. За ийм байна. Өнөөдөр бол нэлийн олон арилжаа харж जैन. Тэгээд эдгээр маань хэрхэн явахыг харцгаая. Тэгээд бүгд намжлуулъя. Баярлалаа. Баяртай жаргал өгсөөлөө. Тэгээд арилжаа гарах юм бол бичин, гарахгүй бол юм бичихгүй байгаа. Ер нь бол хүмүүс нэлийн төвхтэй явах болов уу гэж бодоод. Окей.